За та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. За өөрийнхөө бодож санаж байгаа зүйлийн талаар та бүхэнтэйгээ дахин хуваалцах гэсэн. Тэгэхээр миний зарим хүмүүс маань өөрийнхөө үзэл бодлыг тулган тулглаа гэдэг зүйлийг ингэж ярьдаг. Миний хувьд бол тийм зүйл огт байхгүй. Өөрийнхөө бодож санаж байгаа зүйлээ элдв нэр нүүрээр нууцсан хаягуудаас бус олон нийтийн эрх ашигт нөлөөлөхөөс хамааралтай зүйлийн талаар мэдээлэл хийж бодлого гаргаж төлөвлөхдөө ухаантай эрдэнэтэй хүмүүстэй зөвлөдөж эцсийн шийдвэрийг өөрөө гаргаж ингэж явдаг байж байгаа. За тэгээд өнөөдрийн гол үндсэн сэдэв бол одоо яг энэ цаг хугацаанд өнгөрч байгаа цаг үеийн талаар та бүхэндээ өөрийнхөө бодлыг хуваалцах гэсэн. За 2018 оноос эхлээд ярьчээ. 2018 оноос ягаад ярьж байгаа вэ гэхээр нийгэмд шударгаас тогтоогүй байна. Баялагын тэгших хуваарлалт бий болоогүй байна. Нийтийн эрх ашиг болон улсын эрх ашигтай холбоотой асуудал гаргахаар манан бүлэглэл гэдэг зүйл нөлөөлдөг. Өөртөө замдаа таарлцсан болон иргэшээлд оруулах боломжгүй үзэл бодлыг эсэргүүцдэг. Нийтийн эрх ашигын төлөө зогсдог. Авилгадах боломжгүй хүмүүсийг болохоор зохиомол хэрэг үүсгэж хуулийн хяналтын байгууллагуудад шургуулсан манан бүлэглэлийн цөөхөн хэдэн хүмүүсээр дамжуулан шудраг босын хонгил гэж зүйлийг хийж тэрнлөгөө өшөглөн оруулж чирэн хийж ингэж эргэцэн байдлыг дороотуулж агаад дарамтлах шантажлах гэдэг юм зүйлүүдийг бий болгох юм зохион байгуулалтаа нам дамсан мафи системтэй бүлэглэл бий болсон байна гэдгийг Норвегийн алтан үеийн сайд маань ингэ зарласан байж байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ өдрөөс хойш ер нь бол миний бол нүдэнд маань гал зорилгод маань гэрэл ургуус жигүү сэтгэлдэн жигүүрд зориг ингээд улам бүр бадарч ургасан байж байгаа. Уран зохиол хэлэхдээ ярьж үгүй. За тэгэнгүүт араас нь юу болов гэдгийг та бүхэн мэдж байгаа. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуул. За 2018 оноос тийм ээ 18, 17, 19 он. За ингээд нөгөө Норвегийн алтан сайдын нэвлээд байсан нөгөө манан бүлэглэл гэдэг зүйлтэй арчсан нам ардын намууд маань одоо тэмцэж эхэлсэн. За арчсан нам маань бол өөрөө бүх гишүүдээс намын дарга сонгоно гэж ийм одоо уг нь бол их ардчилсан сэдвийг гаргасан боловч намын нөхдүүд нь намдах манан бүлэглэлийнхаа жигүүрт ингээд баруун жигүүрт ингээд ялагдсан байж байгаа. За үүний дараа ардын намдах манан бүлэглэлийн зүүн талын жигүүртээ байлдаж эхэлсэн ардын нам дотор байгаа хүмүүс. Үүнийг болохоор зарим нэг нөхдүүд улс төржүүлээд за албаар зохион байгуулалтаар ардын нам дотор зүгээр эрх мэдэл албан тушаалын төлөх тэмцэл явагдаж байна гэдэг юм шуумыг бол ард түмэн өгсөн боловч ард түмэн үүнд итгээгүй. Энэ тэмцэл одоо талбай дээр 40-50 мянган иргэнээр бүрдсэн шудраг 5 гишүүнээр жигүүрээ хийсэн оройлон одоо оролцсон ийм тэмцэл болсон орон нутгууд ч бас мөн зохион байгуулагдажсэн. Бидний залуучууд хүртэл төв талбай дээр дуу хоолой нэгтгэн гэж очиж байсан. За энэ тэмцлийн улмаас ардын намдах шудраг усны төлөө тэмцэл юу болсон бэ гэхээр улсын хурлын даргаыг өөрчлөх гэдэг асуудал боллоо. За засгийн газрыг хэн толгойлох вэ гэдэг асуудал боллоо. За тэгээд шудраг 5 гишүүд ингэж оройлон нам үзэл бодол одоо үл хамааран зөвхөн Монголын ард түмэн нийтийн эрх ашиг Монгол улсын язгуур эрх ашиг гэдэг зүйл дээр нэгдэж нам хамаагүйгээр ингээд нэгдсэн. Зөв хүмүүс хэдэн ч нам байсан ингээд нэгдэж болдго юм байна. Буруу байх юм бол 65 улаа байсан ч гэсэн эвлж болдго юм байна гэдгийг бол бид тод жишээг нь 16-аас 20 оны улсын хурлын сонгуул бүр ирэх хугацаанд ингээд тодоос тод харж байна. За мөн ерөнхийлөгчийн сонгуул болсон байж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулаар хэрвээ Халтмаагийн Баттулга гэдэг хүн гараагүй байсан бол юу болох байсан бэ? Норвегийн алтан хувийг гэдэг хүн 2018 онд шудраг бусын хонгил гэдэг зүйлийг манан бүлэглээ зарлаагүй байсан бол өнөөдрийн Монголын нийгэмд юу болох байсан бэ? Ухнагийн хөрөлсөх намынхаа даргуулаад засгийн газрын тэргүүнээр сонгож чадаагүй байсан бол юу болох байсан бэ? Шудраг 5 гишүүн нэгдэж дуу хоолой нэгтгэн ард түмэн нийтийнхээ эрх ашигыг оройлон гэж хамгаалж өгөөс бол юу болох байсан бэ гэдэг зүйлээдэг. За мөн арчсан нам маань бас 100% ялагдчихаг юм байна. Би бас 30 жилийнхаа ойдоор бас нэг юм
болох болоогүй харж исэн. Өнөөдөр яг нийгмийн захиалгаар юм болсон. Энэ нэг үү гэхээр Болд Батцандан гэдэг хоёр гишүүн маань өргөх тусгаарлан шинэ нам гэдэг зүйлээ байгуулсан. За энэ маань өөрөө арчилсан нам маань одоо ингээд арчилсан намын задрал явагдаж байна гэж би хараад байгаа юм. Задрал явагдаж ингээд шинжлэгдэх одоо юм явагдаж байна гэдэг. Мэдээж 100 мянган олон гишүүн байгаа учраас энэ гишүүд нь буруу байхгүй. Энэ гишүүдийн бодлого шийдвэр буруу байгаагүй. Зөвхөн удирдлагуудын буруу байсан. Тэгэхээр энэ шинэ нам байгуулагдсан нь болохоор нийгмийн захиалга байлаа гэж харж хэрвээ ингэж байгуулагдаагүй байсан бол энэ хоёр хүн өргөх тусгаарлаагүй байсан бол арчилсан нам гэдэг улс их орны биш зөвхөн нам бүлэглэлийн эрсгийн талд бат зогсож байсан бол өнөөдөр хүчний харьцаа ямар байх байсан бэ гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. За ингэж байгаа. За хоёрдугаарт тэгэхээр миний бас олон жилийн өмнөөс ярьж өвчсөн юм юу вэ гэхээр сүүлийн хэдэн жил ярьж байгаа юм. Олон жил ярьсан юм бол мэдээж шудрагаас Орхон аймагт төрийн албан намыг ингэж цэвэршүүлэх буруу байгаа тийм. Бүх зүйл зүгээр нэг хитгэн овлохгүй төлөвшөөгүй хэдэн залуучууд нам орсон хэдэн залуучуудын зүгээр хоорондын байлдаан хайрцагсан одоо хайрцагны бодлогоор үндсэндээ явуулна л да. Жишээ нь би өөрөө Динж багт амьдардаг. Динж баг дээр ингээд өнгөрсөн хугацаанд ингээд дандаа хайрцгаар нийт гişүүд нийт иргэд гэдэг зүйл байхгүй. Зөвхөн одоо хайрцгаар уралдаж ирж хин их хүн авчирна хаалгаа төвлөн чойжлон ингээ вакуумлэгдэнэ. За 5-3 төгрөг тараа нэнэтрэ гэдэг асуудал байдаг юм шиг байна бол бас ойлгомжтой асуудал мэднэ. Тэгэхээр ийм овлохгүй нөхдүүдийн хайрцагны бодлогоор ингэж явсан. Зүгээр л жижигхэн хоронд л ингээд бүхэл бүтэн улсаараа аймагаараа хотоор ингээ хордоод яваад их юм уу гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр энэ хайрцагны бодлогыг задлаад ах нарын 30 жил явсан энэ муухай буруу жишг, буруу тогтолцоо, буруу схемийг хуулбарлахгүйгээр нээлттэй шилэн гэдэг үлээ санхүүгийн юм чинь ийм шилэн бодлогоор цаашгаа явах хэрэгтэй байна. Ингээд манан бүлэглэлдэх одоо шудраг бусын хонгил за энийг байхгүй болгохын тулд 2020 онд ард иргэд нийтээрээ санал өгөх хэрэгтэй, хүмүүс бүгдээр саналаа өгөх хэрэгтэй. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийг ингээ харахаар 100 хүнээр жишээ авч тоон дээр дурдах юм бол ерөөсөө 51 чүүтайтай үржиж одоо саналын эрцгийг хүргэж байгаа сонгуулийн эрцгийг ингээд бодохоор цааталт нь 49 хүн саналаа огт өгөхгүйгээр ингээд олон жил явлаа гэсэн үг. Тэгэхээр энэ төрд байгаа хүмүүст төрийн төлөө хотон боож хүн гэж нөхдүүд яриад байдаг. Би нэг бол Манжук гэдэгт бол бат итгэлтэй байдаг. Эрдэмтэн багш нар маань шилжсэн энэ талаар. Тэгэхээр Чингисийн үед байсан тэр 10-100 мянгатын систем гэдэг чинь өөрөө болохоор өөрөх иргэн заавч төрийнхөө бодлого шийдвэрт нь оролцож идэг, гүйцэтгэлд нь оролцож идэг. Энэ ингэсэн тохиолдолд өөрөө Монгол улс чинь их хүчтэй байдаг, төр нь их хүчтэй байдаг, гарч байгаа бодлого нь иргэдэд хүрдэг, нийцдэг, таалагддаг. Учираас энэ их хүчтэйнүүд нь төрийн схем бодлого байсан байж байгаа. 60 тэрбум биш шүү. Тэгээ 60 тэрбум болох юм болох байгаа явчихна. Тэгэхээр яг энэ итвэх оролцоогоор 2020 онд иргэн бүр сонгуулийн санал өгөх хэрэгтэй, иргэн бүр оролцож нийгмээ өөрчлөх хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлж байгаамаа. Хэрвээ бид нар ингэж чадах юм бол ирээдүйн 30 шинэ Монголын шинэ эрдэмтийн 30 жил бол их өнгөтэй өттэй харагдаж байна. Орон нутгад нэг зүйлийг онцлооч мэдээж би Орхон аймгийн иргэн учраас нардаг. Одоо гэр хорооллогоо нийтийн тээврийн асуудлыг метрогоор шийдсэн Улаанбаатар хоттой Шулуун хар зам болон Хурдны галт тэргээр холбогдсон үйлдвэрлэлтийн өлгий түрүүн өчтөр уржтөр орсон постн дээр үж байгаа зөв санаачлагыг жижиг дунд үйлдвэрлэл болтол дэмжиж чаддаг. За жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний үйлдвэрлэл болтол дэмжиж чаддаг юм үйлдвэрлэлтийн өлгий нутаг байх болно. Оюутан залуучуудын өлгий нутаг байх болно. Залуучуудын өлгий нутаг байх болно. Монгол улсын хамгийн анхны гэр хорооллогоо хот байх болно гэдэг ийм зорилтыг тавьсан явж байгаа. За тэгэхээр энэ зорилтуудыг цаашдаа дэмжих нам үлд харгалзан одоо нэгдэж чаддаг энэ хүмүүсийг 2020 онд Эрдэнэ хотоосоо улсын хурлд дэмжиж явна, дэмжих болно гэдгийг хэлж байгаамаа. Миний хувьд сонголтоо хийсэн. Одоо санал өгөх өдрийг хүлээж байна. Тэмцээнд саналаа дугуулнаа. Ингээд явах учиртай юм шүү. Тэгэхээр та бүхэн юу гэж бодож байна? Миний хувьд бол ийм бодолтой байна. Тэгээд дээр нэг тодруулж сүүлийн үед энэ хүрэлцэх алтан хуйг сайд за энэ шудраг 5 гишүүдийг зохион байгуулалтын нэр төрийг хартуулах гэсэн юм үйлдэлүүд явж байна. Монгол улсын түүхэнд 30 жил бохирсон зүйлийг
Энэ хүмүүс мань 2 жилийн дотор яаж залруулж чадж байгаа гэдэг та бүхнийг харах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт нөх юм бол 30 жил бөхөрсөн энэ зүйл чинь өөрөө үргэс авж байгаа мэт өнөөдөр алга болохгүй. Зөв шийдвэр, зөв бодлого, зөв төлөвлөлт оновчтой хөрөнгө оруулалтын зөв зарцуулалт нь өөрөө удах тусам ард иргэдтэй чимээгүйгээр үр өгөөж өгж үүргээ гүйцэтгэж байдаг. Удах тусам мөнгө орж идэг, удах тусам нийгмээ сайжруулж идэг. Тэгэхээр энийг та бүхэн бас бодож үзээрэй. Тэгээд энэ сайн нэр дурдгдсан хүмүүсээ 2020 онд заавч сонгож гаргаж ирээрэй. Үүний дэвшүүлсэн зөв баг комтолтныг дэмжиж гаргаж ирээрэй гэж хэлье. Мэдээж нөгөө төгс зүйл гэж байдаггүй учраас энэ тэнд нь одоо наалтсан зарим нэг буруу зүрх хүмүүс орж ирж байгаа. Энэ тохиолдолд яг тэр нөгөө Алт үе сайдын зарласан манан бүллийг устгах тэмцэл явсан, ерөнхийлөгчийн сонгуул болсон, улсын хурлын даргын сунгаан болсон, засгийн газрын сунгаан сонгуул болсон, шудраг 5 гишүүний тэмцэл болсон, ард иргэдээр дэмжигдсэн. Энтэй ч дандаа зөвүүдийг нь арай дээрүүдийг ингэ сонгоо явуулах юм бол хөгжил ойрхон байх шүү гэдгийг хэлье. Мөн эрдэмтчүүд 2020 онд сонголтоо асар сайн бодож бүгд саналаа өгж явахгүй бол 2028 он хүртэл эрдэмтдийн хөгжил зогсно гэдэгт би бол өстой бат итгэлтэй юм тооцоо гаргасан байж байгаа. Та бүхэн хүртэл тооцоод үзээрэй. Одоо байгаа энэ нөхдүүдийг ямар шуухан нөхдүүд байгаа вэ гэдгийг. За тэгээд Монгол улсын босго өндөр, заяа өндөр, буян заяа ихтэй энэ улсын сайхан ард иргэд нь Монгол улсаа иргэн бүрийн оролцоож бол иргэн бүрийн саналж болох учраас саналаа өгөөрэй. 2020 онд маш зөв шийдвэрүүд гаргаарай гэж байна. Тэгээд хувьтай хүн хулган жил үздэг гэдэг. Хулган жил дээр зөвхөн улс их орноо хөгжүүлж өөд зөв сонголтыг хийж чаднаа гэдэгтэй. Итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.